Замын хөдөлгөөнд оролцож байгаа хүүхдүүдэд замын хөдөлгөөний цагаан толгой буюу аюулгүй хөдөлгөөний наазахын ойлголт өгөх нь зайлшгүй шаардлагатай байгаа зүйл юм а. Замын цагдаагийнхан замын хөдөлгөөний дүрмийг сонирхолтой хэлбэрээр сурагчдад хүргэх үүднээс олонний танил хүмүүсээр замын хөдөлгөөний аюулгүй дүрмийн хичээлийг заалгаж байгаа юм а. Тэгэхээр сургуулийн насны хүүхд багчуудыг одоо багаас нь замын хөдөлгөөний өв тэгш хүмүүжүүлэлтэй болгох зорилгоор яг тэр тухайн насных нь хүүхдийн насны онцлог тохируулсан энэ замын хөдөлгөөний дүрм хуулийг сурчилсан төрөл бүрийн хичээл сургалтыг зохион явуулдаг л та. Энийх нэг жишээ гэхэд өнөөдөр дүүргийн 13 дугаар сургууль дээр 4-5 дугаар ангийн хүүхдүүдийг хамруулсан замын хөдөлгөөний дүрмийн хичээл зохион явуулж байна. Тэгээд илүү одоо хичээлийг сонирхолтой болгох зорилгоор бид бас олонний танил урлаг спортын хүмүүсийг хамруулж оролцуулж ингэж явуулж байгаа. Одоо яг энэ сургууль дээр ихэд манай хошуу урлагийн нэрч жүжигч Баяр Магна жүжигч ингээд оролцоод зохион явуулж байгаа. Улмаар өнөөдөр Маск продакшны жүжигчин Соёлын тэргүүний ажилтан Баяр Магна нийслэлийн Баянгол дүүргийн улсын тэргүүний 13 дугаар сургуулийн бага дунд ангийн сурагчтай замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн хичээлийг заасан юм а. Ирээдүйд та бүхний амнаас та бүхний сайн сайхан амьдрахад одоо энэ бүх юм та бүхэнд хэрэг болд юм шүү. Одоо аливаа автомобилийн хэрэгслийг унд явахдаа утсаар ярихгүй заавал одоо анхааралтай ийм явж явах хэрэгтэй байдэн шүү миний дүнээр заа юу. Одоо та бүхэн ч гэсэн аав ээж нь танад ундаг дугуй авч өгдөг. За ундаг дугуйгаараа явахдаа ч гэсэн та бүхэн бас л одоо явган өөрийнхөө найзуудыг бас тэр дугуйгаараа дайрчихгүй тийм ээ. Тэр бүхэн дээр дандаа тийм болгоомжтой нэгнийгээ бэртэж гимтээхгүй тийм ээ. Дандаа тэгэж болгоомжтой явах хэрэгтэй байдэн шүү. За юу миний дүнээр. Ийхүү өнөөдөр бага дунд ангийн сурагчид маань замын хөдөлгөөний аюулгүй дүрмээ жүжигчин Баяр Магна хараа заалгасан юм. Бяцхан дүүнер маань эндээс сурч мэдсэн ойлгосон зүйлээ бусад хүүхдүүдэд тайлбарлан хэлж нэг нэгэндээ зааварлан өгч байсан юм. Хүүхэд багчуудынхаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэгийг дээшлүүлж байгаа нь үнэхээр сайшаалтай хэрэг юм а. Олонний танил хүмүүсээр замын хөдөлгөөний аюулгүй хичээл заалах өдөрлөг нь нийслэлийн бүхэл дүүргийн ерөнхий боловсролын сургууль дээр зохион байгуулагдаж байгаа юм а.